Сайн байцгаана уу? Politic Talks with Ari нэвтрүүлгийн хөтлөгч Ari байна. За манай Monday Learning цувралын хувьд улс төрийн анхан шатны болон сүүлийн мэдээллүүд олгох зорилготой яг зөв подкастын хэлбэртэйгээр мэдээлэл бэлтгэн хүргэдэг цувралаа төр хугацаанд завсарласан байж байгаад 2 сарын дараа энэхүү 6 дахь дугаараа бэлтгэн хүргэж байна. За Орос Украины дайн дэлхийд дахин дөрнөөд нийт 3 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа энэ цаг үед 2025 онд Орос улсын эдийн засгийн хувьд рубль өөрөө хамгийн хүчтэй валютаар нэрлэгдсэн энэ сонин үйл явдал миний анхаарлыг татсан учраас Monday Learning цувралынхаа энэ удаагийн дугаараар рубль яагаад 2025 оны хамгийн үнцэн бүхий валют болвоо гэдэг чиглэлээр мэдээлэл бэлтгэлээ. Monday Learning дугаар 6 Оросын рубль яагаад хамгийн үнэтэй валют болсон бэ? Оросын эдийн засгийн хориг дайн газрын тосны үнийн үнэлтэнд нэрвэгдэж байгаа хэдийч тус улсын үндэсний мөнгөнд тэмдэгт болох рубль 2025 оны эхний хагаст дэлхийн хамгийн сайн гүйцэтгэлтэй валют болсон байна. За үүнийг бол Bank of America буюу Америкийн төв банкнаас мэдээлсэн. За энэ оны эхнээс хойш нийтдээ 40 гаруй хувиар өссөн юм хосгүй амжилтыг рубль одоогоор үзүүлээд байна. За энэ нь бас дэлхийн санхүү эдийн засаг банк санхүүгийн салбарынхны анхаарлыг бас ихээхэн татсан. За ингээд рубль яагаад өсгөө гэдэг өсөлтийн гол шалтгааныг нь хайгаад үзэхэд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэндээ бус харин одоо энэ Оросын төв банкны өндөрхөө капиталын хяналт валютын хатуу зохицуулалттай холбоотой гэж эдийн засгийн шинжээчид бол төлөвлөгөө тайлбарлаж байгаа юм байна. За Wells Fargo гэдэг банкны валютын стратегч Брэндон Маккинаган гэж хүн байдаг. За түүний хэлснээр бол төв банк бол бодлогын хүүгээ 20% хадгалаад зээлийн хатуу нөхцөл тогтоосноор импорт буураад гадаад валютын эрэлт хумигдсан нь рублийн өсөлтийг яг тогтмол дэмжсэн хэмээн түүний дүгнэлтэнд дурддагдсан байна. За Renaissance Capital гэдэг компани байдаг. За түүний эдийн засагч Андрей Милошенкогийн хэлснээр бол хэрэглээний уналт болон импортын татвар төсгөөс өмнө хуримтлагдсан бараа бүтээгдэхүүний нөөц зэтэрсэн 2025 оны эхний улиралд валютын эрэлт буурахад гол нь нөлөөсөн. За ингээд цаашлаад экспортлогчид болон газрын тосны салбарынхан гадаад орлогоо рубльд хөрвүүлэх шаардлагатай болсон дотоодын зах зээлд рублийн эрэлтийг өсгсөн гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Та бүхэн санаж байгаа бол яг SWIFT систем дэлхийд дахинд Орос улсад хориг тавьсантай холбоотойгоор Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин газрын тосыг зөвхөн рублээр борлуулна гэдэг зарлиг гаргасан. За үүнээс хойш яалтчгүй тэр газрын тос болон эрчим хүч импортлж байгаа газрууд Оросд төлбөрөөр рублээр төлөхөөс өөр аргагүй болсон учраас рублийн эрэлт дэлхийд дахинд бол тухайн үед одоо тогтмол өссөөр л байсныг бол энэ 2025 оны зүйлд харуулж байна. За тэгээ энэ оны эхний 4 сард гэхэд одоо томоохон экспортлогчид газрын тосны бүтээгдэхүүнд одоо нийтдээ 42.5 тэрбум ам долларыг одоо валютыг одоо рубльд хөрвүүлсэн байгаа юм. За ингэснээр төв банк одоо мөнгөний нийлүүлэлтийг хумснаар рублийн ханш чангарна гэдгийг бол Владимир Путин бол эртнээс тооцож ижээ. За 2023 оны 8 дугаар сарын байдлаар рублийн өөрийнх нь одоо чанар чанса 23.9% байсан бол 2025 оны 1-р сараас хойш одоо нэлээд өсөлттэй явж байгаад бүр 40% хүрсэн байгаа юм. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп сонгогдсноос хойш энэхийн хилэлцээ хийх найдвар нь уг нь нэмэгдэжсэн. Гэхдээ зарим хөрөнгө оруулагчдыг одоо рубль суурьсан активруу дахин хандахад хүргэсэн. Тэгээ энийг бас ингээд Америк нэгдсэн улсад улам бүр тогтворгүй байдал үзүүлээд байна гэж CNBC мэдээллийн агентлаг бичсэн байна. За тэр шинжээчдийн үзэж байгаа рублийн өсөлт нь өөрөө тогтвортой байх хэсэг нь бас тодорхойгүй. Яг гэвэл одоо энэ газрын тосны бусад одоо улсын нийлүүлж байгаа газрын тосны үн огцон буураад экспортын орлогыг багасгаж буй магадгүй рублийн ханшид дараа нь дарамттай зүйлж эхлэн шүү дээ гэж үзэж байгаа шинжээчид бас байна. За ингээд Орос Украин хоёр хэрэг инхийн тохиролцоонд хүрчих юм бол Оросын капиталын хяналт цуцлагдаж төв банк магадгүй хүүгээ бууруулах магадaltaй гэж одоо дайн судлаачид улс төр эдийн засгийн судлаачид бичиж байна. За хэрэг рубль огцон унах юм бол нөгөө цаана
газрын тасыг экспортлж байгаа улс орон буюу Орос улсад өөрт нь эрсдэлтэйгээс гадна рублийн ханш суларчих юм бол энэ хугацаанд рублээр одоо бараа бүтээгдэхүүн авч исэн газруудад тодорхой хэмжээний ханшийн зөрүү үүснэ гэж маш энгийнээр тайлбарлаж болох юм. За ингээд одоо 2024 оны Оросын нийт одоо улсын орлогын дүн мэдээгээс авч харах юм бол 30 орчим хувийг бол бүрдүүлж исэн газрын тос байгалийн эхийн орлого одоо бүрдүүлсэн байна. Тэгэхээр одоо нийт төсвийн 30 орчим хувийг зөвхөн экспорт бүрдүүлж ийн гэхээр одоо энэ маш өндөр дүнг харуулдаг байгаа юм. За ингээд дэлхийд дахин бол Оросыг олон улсын зах зээлээс нэгэн тусгаарлагдчихлаа. SWIFT системээс одоо гүйлгээ хийж чадахгүй болчлаа. Тийм учраас одоо энэ Оросын рубль өөрөө сулрна гэж тооцсон боловч харин эсрэг үр дүн үзүүлсэн нь бол Владимир Путиний хэр радикал удирдагч болохыг харуулж байна гэж олон улсын харилцаа судлаачид мөн бичсэн байгаа юм. За олон улсын харилцаа судлалт талаас нь одоо ингээд аваад үзэх юм бол хоёр янзын өнцөгт судлаачдын байр суурь хуваагдж байна. За илүү нь либерал гадаад бодлогыг судалдаг, хөгжүүлэн дэмждэг судлаачдын хувьд за Путин бол үнэхээр маш юм радикал бус удирдагч аа. Яагаад гэвэл тэр хүн одоо энэ цаг үеэ мэдэрдэггүй, маш мэдрэмжгүй шийдрүүд гаргадаг. Дээрэс нь харилцан тохиролцож нөхөрсөг их таймнаар оршин байх тэр сэтэл тэнэрхүнд байдаггүй гэж үздсэн байгаа юм. Харин яг реалист өнцөг бүхий олон улсын харилцаа судлаачдын хувьд бол Путин бол маш радикал улс төрчөө. Тэр бол ингээд номер 1 үндэснийхээ эрх шигийг тавьдаг. Тийм учраас бол Путиний авж байгаа хариу арга хэмжээнүүд за сөрж байгаа тэр эрчим хүчний экспортоо бууруулж байгаа хэв маяг за тэгээд тэр газрын тас газ нийлүүлэлтийн одоо хэмжээг бууруулж байгаа чангатаж байгаа нь бол зөвөө. Ягаад гэвэл эцсийн дүндээ бол энд ирэх ашиг ноёлох ёстой. За дээрэс нь улс их орон хамгаална гэдэг нь дайн тулаангүйгээр байх боломжгүй маа гэж реалист судлаачид төлхөө үзээд байгаа юм. За ингээд тэр одоо Оросын рубль ингээд 3 жилийн хугацаанд Украины дайнтай холбоотойгоор сулрна гэж тооцсон чинь тэгвэл яагаад сулраагүй юм бэ гэдэг дээр эдийн засгийн онлын үүднээс хэд хэдэн мэдээллийн агентлагууд болон судлаач шинжээчид одоо анализ хийж үзсэн байна л да. Тэгэхээр номер 1 нэрлэгдэж байгаа шалтгаан нь бол түүхий эдийн үнийн өсөлт байна. За Оросын эдийн засгт бол нефт байгалийн эхийн экспортоос бол ихээхэн хамааралтай. За дэлхийн зах зээл дээр Орос бол нефт болон байгалийн эхийн зэрэг түүхий эдийнхээ үнийг өсгснөөр энэ экспортын орлогоо бодиттой нэмэгдүүлж чаддаг. За ингэснээр валютын эрэлт нэмэгдэж рублийн ханш чангарах нь өөрөө эдийн засгийн онлын үндсэн асуудал буюу түүхий эдийн үн өсгөд орон нутгийн валютын ханшийг өсгөдөг гол хүчин зүйл болдог буюу terms of trade effect гэдэг энэ онлоор тайлбарлагдаж байгаа юм байна. За хоёрдугаар тийм гадаад валютын орлого өөрөө нэмэгдчихлээ шүү дээ гэдэг судлаачид бичээд байна. За энийг бол эдийн засгийн онлын үүднээс бид бүхэн харах юм бол мэдээж нөгөө валютын нийлүүлэлт баярлалтын баланс нь үндэсний валютын ханшийн хөдөлгөөнийг тодорхойлж идэг. За үүгээрээ ч нөгөө дээр дурдсан түүхий эдийн экспорт нэмэгдснээр Оросын компаниудын гадаад валютын орлого нэмэгдээд Төв банк үүний ачаар хувийн эрсдлийн валютын нөөцийг одоо өөр дээр хуримтлуулах замаар валютын нөөцөнд сайжраад үндэсний валютын доктортой байдлыг дэмжижээ. За 3 дугаарт энэ яг энэ хувийн хвшил болон экспортын бодлогоос гадна Оросын холбооны улсын Төв банк өөрөө маш ухаалаг ажилласан юм шүү гэдэг юм өнцөг мөн олон улсын судлаач сэтгүүлчид бичиж байна. За энэ валютын ханшаа доктортой байрах, за инфляци хянах зорилгоор энэ валютын зах зээлд Төв банк өөрөө шууд ханцуу шамлаа орсон. За валютын ханшийн савлгааг багасгахын тулд за Оросын холбооны улсаас гараад явсан одоо бизнес олон улсын сүлжээ бизнесүүдийг дотоодын бизнес эрхлэгчдээс санал болгож ирсэн байгаа юм. За жишээ нь ингээд Burger King, за McDonald's гэдэг одоо брэндүүдийг Оросоос гармагц тухайн яг тэр брэндүүдийн суурин дээр одоо хүний нөөц одоо тогтсон систем дээр нь Оросын холбооны улсын чинэлэг бизнесмэнүүд яг тэр системийг хөрвүүлээд өөрийн гэсэн үндэсний брендийг бол үүсгээд энэ хугацаанд ажиллуулж ирсэн. За ингээд худалдаа авалт бол одоо хэвийн үргэлжлээд байх юм бол рублийн ханш чангарах энэ бодлогын хүрээнд Төв банк бол валютын ханшийн удирдлага буюу managed flow гэдэг аргыг хэрэглэсэн. Энэ нь өөрөө тэр валютын интервенцийн нөлөөгөөр рублээс өөрөө чангарахад нөлөөсөн гэдэг тийм үр дүн авчирсан байна. За ингээд 4-р хүчин зүйлд бол маш сонирхолтой гадаад харилцаа маш сайн байсан гэдэг дүгнэлтийг олон улсын харилцаа судлаачид хийсэн байна.
За ингэж бодохоор Европын холбоо болон томоохон их гүрнүүдээс харилцаа тусгаарлагдсан гэж Оросын холбооны улсыг бодож исэн. Дээрээс нь Украины талд Европын холбоо бүхэлдээ зогсохдоо Оросын холбооны улсын хамгийн том худалдаа авахч болох Европын холбооны улс эдийн засгийн харилцаагаа тасалчих юм бол Орос өөрөө бууж өгөх хэмжээнд за одоо энэ дайны талаарх баримталж байгаа бодлого эргэж харах хэмжээнд очно гэж тооцоолсон боловч Оросын холбооны улсын хувьд шин зах зээл рүү гарах эсвэл экспорт өсөлтөд бодлого баримтсан тохиолдолд энэ валютын орлого нэмэгдэнэ гэдгийг сангийн сайд маш ухаалгаар одоо үйлдэл дараагийн нүүдлийг хийсэн байна л да. За энийг бол эдийн засгийн онолын үүднээс харах юм бол глобалчлагдсан эдийн засагт худалдааны тэнцвэр нь үндэсний валютын ханшид шууд нөлөөтэй байдагтай холбож авч болж байгаа юм. За дээрэс нь энэ дээр Европын холбооны улсууд юг харуулж чадахгүй гэхээр Оросын холбооны улсын бүгд найрамдах хятад ард улс руу нийлүүлэх импорт экспорт за түүнтэй харилцах гадаад орны гадаад харилцаа бодлогыг бол хянах ямарч боломжгүй байсан шүү дээ гэдгийг мөн тодорхой судлаачид хэлж байгаа юм. За Оросын хувьд бол яг энэ дэлхийн зарим орнуудын хориг арга хэмжээнээс үүдээд Орос ингээд дотооддоо үйлдвэрлэл, экспорт, импортын хязгаарлалтад тулгарсан боловч дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импорт орлох бодлого одоо энэ хүртэл хэрэгжүүлсээр л байсан. Тэгэхээр валютын ханшийг хямралаас хамгаалах эдийн засгийн хязгаарлалт нь өөрөө дотоодын үйлдвэрлэлийн дэмжлэг байд юмаа гэдгийг бол Владимир Путин маш ухаалгаар харуулжээ. За ингээд ерөнхийд нь багцлж харах юм бол за нефт байгалийн үнийн өсөлт, төв банкны валютын интервенц, за гадаад худалдаа экспортын өсөлт болон дотоодын эдийн засгийн бодлого гэсэн энэ дөрвөн хүчин зүйлээр бол Оросын холбооны улс рублийн ханшийг тогтмол өсгөж энэ хүртэл авчирч чаджээ. За энэ дээр нэг юм тусгай мэдлэг шаардсан дээрээс нь жоохон тодорхойгүй ч гэдэг юм аа. Манай Монгол улсад төдийлөн яригадаад байдаггүй төв банкны авах арга хэмжээ буюу интервенцэнд маш их дурддагдаад байгаа олон улсын харилцаан дээр ч тэр эдийн засгийн харилцаан дээр банк санхүүгийн шинжээчдийн нийтлэл дээр ч гэсэн төв банкны валютын интервенц гэдэг ойлголт яваад байна. Тэгэхээр энэ интервенц гэж өөрөө юу юм бэ? Орос яаж энэ интервенцийг хийгээд рубль өөрөө ингээ харьцангуй өсөлтөд хадгалаад дээрээс нь 2025 оны хамгийн хүчирхэг валют болчихвоо гэдэг дээрээс бяцхан анализ хийж харах шаардлагатай болж байгаа юм. За тэгээд энэ талаар ингээ материал цуглуулад үтсэн чинь ердийн валютын одоо интервенцийн хэлбэрүүдийг л хэрэгсэн гэдэг ингээ Оросын холбооны улсын төв банкны захирал хэлсэн байгаа даа. За ингээ жишээлбэл одоо ямар арга хэмжээ авсныг дараалуулж харах юм бол нэгдүгээр Оросын төв банк гадаад валютыг худалдаж авснаар рублийн нийлүүлэлтийг бууруулад эрэлтийг нэмэгдүүлдэг. За тиймээс одоо рублийн ханшийг чангаруулах, уналтаас хамгаалах чиглэсэн шууд арга хэмжээ нь валютын зах зээл дээр байгаа гадаад валютыг түлхүү худалдаа авсан. Өөрөөр хэлбэл доллараар хаштаг гүйлхийг хийхгүй юм чинь гадаад валютыг түлхүү аваад рублийг эргүүлэн өөрийн зах зээлийн эргэлтэнд оруулах тэр бодлогыг маш сайн барьсан байна. За ингэснээр мэдээж нөгөө хоёр дахь хүчин зүйл буюу гадаад валютын нөөц нэмэгдэнэ. За ингэхээр нөгөө төв банк маань өөрөө нефт болон байгалийн орлогоос одоо орж ирж байгаа валютыг худалдаа аваад улсын валютын нөөцийг нэмэгдүүлж ирээдүйн валютын ханшийн савлага эрсдлийг бууруулах маш юм зөөлөн тохиргоонуудыг аажмаар хийгээд яваад байсан болж харагдаж байгаа. За ингээд валютын ханшийн уналтыг зогсоох зорилгоор одоо төв банк бол маш шуурхаагаар валютыг худалдаа аваад ханшийг төвчтэй барихын тулд энэ интервенцийг хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр зах зээлд төв банк өөрөө оролцож эхэлнэ гэсэн үг. За ингэснээр валютын савлага багасаад зах зээлийн итгэл нь өөрөө эргэж сэргсэн юм аа гэж шинжээчид бас бичсэн байна. За зарим тохиолдолд бол энэ валютын гадаад оролцоог хязгаарлах буюу экспортын орлогыг рубль шилжүүлэх журмыг төв банк болоодаа дараа хатууруулж ирсэн. За валютын ханшийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд за бүх дотоодын үйлдвэрлэгч бизнесүүдийг рублээр гүйлгээ хийх, шилжүүлэхийг заавал рублээр хийх гэдэг хатуу чанга шаардлага журмыг мөрдснөөрөө яг төв банкнаас баримталж байгаа интервенц бол өөрөө шууд эерэг нөлөөгөө үзүүлээд зохицуулалтынхаа бүр дөнгө өгсөн гэж хэлж болохоор юм байна. За ингээд Оросын төв банк 2025 онд валютын зах зээл дээр рублийг дэмжих зорилгоор гадаад валют худалдаа авсан байх нь, нөөцийг нэмэгдүүлсэн байх нь, ханшийн огцон савлгааг тогтворжуулах болон валютын хязгаарлалт тогтоох зэрэг энэ интервенцүүдийг
үе шаттай хийсэн байна гэж олон улсын эдийн засгийн шинжээчид бол дүгнэн бичсэн байна. За ингээд Төв банк бол иймэрхүү арга хэмжээнүүдээ авчлаа. За тэгсэн чинь одоо энэ рубль өсөхийн хамгийн том үр дагаврыг хүртэж байгаа хэсэг бол Европын албаны улс. За ингээд 2025 онд рублийн ханш өсснөөр Европын зах зээлд үүсэж болох сөрөг үр дагавруудыг эдийн засгийн болон улс төрийн үүднээс ингээд авч үзэх юм бол магадгүй дараах гол асуудлуудыг бид харж болж байгаа. За нэгдүгээрт нь импортын одоо бараа болон бүтээгдэхүүн одоо тухайн Европын албанд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнүүд өсөх гэдэг нэг одоо эрсдэл хүчин зүйл байна. Одоо сөрөг үр дагавар гэх юм уу. За яагаад гэвэл одоо энэ Оросын рубль чангарснаар Оросын бараа бүтээгдэхүүн түүхийд нь Европын зах зээлд харьцангуй үнэтэй болно. За тэр үнэтэй эрчим хүч, үнэтэй түүхийд, үнэтэй газыг худалдаж авснаа одоо үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүнд нэмэн өртөг бүр нэмэгдэж шингээд илүү үнэтэй одоо импорт, экспортын бүтээгдэхүүнүүд бий болоод байна. Дээрэс нь нефть, байгалийн хий, металл зэрэг одоо энэ гол экспортын үнэсэх юм бол Европын компаниуд зардлаа даахаа болно. Одоо бол аль хэдийн Европод бол эрчим хүчний хямрал нүүрлээд 2 жилийн нүүр үзэж байгаа. За тариалангийн салбарт хамгийн их эрчим хүч ашиглагддаг буюу одоо нарны үс үрээр та нар одоо энэ нөхөн сэргийгдэх эрчим хүчний асуудлаа шийдэ гэдэг одоо шийдвэрийг гаргаж шахалтыг одоо чинь Францын тариачдад үзүүлснээр Герман болон Францад газар тариалангийн салбар өөрөө маш их хүндэрч ирсэн. За үүнээс үүдээд Европын хэрэглэгчдэд энэ бүх бүтээгдэхүүний үн өссөн, газар тариалангийн үн өсгөөр, талхны үн хүртэл нэмэгдсэн, эрчим хүчний үн өсснөөр бүх үйлдвэрлэл одоо нэмэгдснээр хэрэглэгчдийн одоо эсэргүүцэлтэй ихээхэн тулгараад байгаа юм. За хоёрдугаар сөрөг үр дагавар нь Европын албаны улсын инфляцийн өсөлт бол нийт баригдах болно гэж эдийн засагчид үзсэн байна. Яг гэвэл одоо энэ Оросоос импортоор орж ирдэг бүтээгдэхүүний үн өсгөх нь Европын бус нутгийн инфляцийг нэмэгдүүлж байна. Энэ нэрээсээ дахиад явж эрчим хүчтэй шууд холбогдож байна. Эрчим хүчний үнийн өсөлт бол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын өртгийг нэмэгдүүлж инфляцийг улам бүр нэмэгдүүлдэг. Одоо бол Европын холбооны орнуудын засгийн газар өөрөө үнийг контролдох хэмжээнээс л үжээ хэтэрсэн гэдэг байдлаар энийг бол тайлбарлаж байгаа юм. За эрчим хүчний хомсдол өөрөө мөн 3 дахь хүчин зүйл болж харагдана. За мэдээж түрүүнд дурдсан өмнөх 2 төр сөрөг үр дагавар дээр бас л өөр хүчин зүйл нь бол эрчим хүчний талаар яригдаад яваад байгаа. За дөрөвдүгээр сөрөг үр дагавар нь бол энэ Европын албаны улсуудын гадаад худалдааны тэнцвэр алдагдаад байна шүү дээ гэж одоо улс төр бол эдийн засгийн судлаачид үзсэн байна. За ингээд Европ бол Оросоос импортыг эрэлтээ бууруулсан ч гэсэн экспорт импортын харилцаа одоо өөрчлөгдөж тэнцвэргүй байдал үүсгэсээр л байгаа. Хэрэв ингээд Оросын бараа бүтээгдэхүүний үн өсөх юм бол Европын зарим салбарууд бүр хохирох, тэр битгий хэл тухайн зарим салбарууд нь үйл ажиллагаа зогсох магадaltaй гэж эдийн засгийн шинжээчид бичээд байна. За 5 дугаар сөрөг үр дагавар буюу улс төр аюулгүй байдлын эрсдэл гэж. За аль нэг орны одоо валют өснө гэдэг нь тухайн улсын эдийн засаг хүчирхэгжиж байгааг ерөнхийдөө илэрхийлдэг. Тиймдээ ч одоо энэ Европын орнууд улс төрийн дарамтлалын геополитикийн эрсдэлтэй рубль өсөх тусам улам л тулгарна. Яагад гэвэл SWIFT систем болон одоо бусад тэр еврогоор гүйлгээ хийх зэргийг 29-тэй холбоотойгоор Оросын холбооны улс рублээр гүйлгээ хийн гэдэг нь тухайн одоо улсын валютыг илүү дэмжиж тухайн валютын одоо хэвлэх зардал энтрийн усны мэдүүлж байна гэж үзсэн үнцэг бас байна. За Европын эдийн засагт тодорхой түвшний одоо энэ саад татвар үүсгээд хөрөнгө оруулалт худалдааны харилцаанд сөргөөр одоо энэ рублийн ханшийн өсөлт бол нөлөөсөөр л байгаа. За ингэснээр бол инфляцийн хурдтай өсөлтийг эрхлэгчид бол нийгэмд одоо барьж хорхосоо өнгөрсөн шүү дээ гэдэг иргэд бас мөн шүүмжлэлтэй хандсаар л байна. За ингээд инфляцийн өсөлт болон Европын төв банк за мөнгөний бодлогод хэрхэн нөлөөлж байгааг энэ байдлаар ингээд аваад үзэх юм бол цаашдаа ер нь Европын холбоо өөрөө энэ дайныг одоо зохицуулж энэ дайны ард гарч чадах уу гэдэг юм асуулттай бас нүүр тулаад байна. За тэгээд ингээ харахаар геополитикийн эрсдэл нь өөрөө юу юм? Цаашлаад нь олон улсын харилцаанд тэр дундаа эдийн засгийн харилцаанд ямар сөрөг нөлөөлөл үзүүлж вэ? Ер нь цаашдаа ямар сөрөг нөлөөлөл үзүүлчих юм бэ гэдэг дээр авч үзвэл маш сонирхолтой
анализуудаас эндээс гарч ирж болохоор байгаа юм. За ингэснээр одоо сүүлийн үед л Оросын экспортын орлого огцон нэмэгдэж байна. За гадаад үр төлбөр нь буурч байна. За цэрэг болон улс төрийн хүчин чадлаа сайжруулах боломж нь Оросд бол өдрөөс өдөрт нэмэгдээд байна. За ингээ Оросын гадаад бодлого болон цэрэг арим геополитикийн стратегийн өвчтөй нөлөө үзүүлээд рублээр эрчим хүч болон газ шатхуун авах бүрээр тухайн Оросын цэрэг армийг санхүүжүүлж гин гэдгээ ойлгох хэрэгтэй. Энэ нь бол одоо ингээ Европын орнуудад илүү их сорилт аюул заал учруулад дээ шүү дээ гэж бас зөвлөсөн ийм зөвлөмж нийтлэлүүдээс ихээр бичигдсэн байна. За ингээд аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж байгаа юм байна. Улс төрийн дарамтлалын эдийн засгийн 20 гаруй хэмжээний үр ашиг буурж байгаа юм байна. Эдийн засгийн харилцаа тодорхой хэмжээнд бас саатаад байна гэдэг эдгээр дүгнэлтүүдийг хийж болохоор байна. Тэгээд эдгээр сөрөг одоо үр нөлөөлөл одоо үр дагаврын хүрээнд юу болоод байна гэхээр нэг эсэргүүцээд байгаа Европын холбооны улс маань өөрөө эргээд Оросыг тэжээгээд байна гэдэг юм харагдаад байна логикийн хувьд тий. За ингээд Европын улс орнууд Оросын эсрэг 20 гаруй хэмжээ аваад ингээд рубль жилсэн төлбөрийн системийг эсэргүүцэж байгаа хэрнээ одоо хүртэл Оросоос эрчим хүчээ авахдаа рублээр төлбөрийнхөө одоо гүйлгээ системийг ашиглаад хийсээр л байна. За энэ нь бол олон улсын харилцаанд эргэцэн буюу хууль зүйн асуудал үүсгэж болзошгүй гэж анхандаа Европын холбоо болон түүний гишүүн орнууд үзэжсэн. За эхлээд энэ рублээр худалдан авна авахгүй гэдэг маргаан үүсэжсэн боловч одоо бол худалдан авсаар л байна. За энэ төлбөрийн системийг ашиглах нь бол улс төрийн эрсдэлтэй байж болно гэдгийг Европын холбооны гишүүн орнуудын сангийн сайд нар за эдийн засагч шинжээчид банк санхүүгийн мэргэжилтүүд анхааруулсаар л байсан боловч одоо хүртэл яг энэ байдлаараа гүйлгээ хийгцээр л. Тэгэд үүнийг нийт одоо тоонд хөрвүүлж харах юм бол 2023-аас 2024 онд Европын холбооны улсууд Оросоос эрчим хүчний бүтээгдэхүүн худалдаа авахдаа гэхдээ гүйлгийг рублээр хийхдээ нийт 23 тэрбум евротой дүүцэх хэмжээний рублийг зөвхөн Оросын холбооны улсад төлсөн байна. Энэ нь бол эрчим хүчний нийт импортын хэмжээ буурсан ч үүнээсээр төлбөрийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. За тухайлбал 2024 онд гэхэд Европын холбоо нийтдээ 17.8 сая тонн Оросын шингэрүүлсэн байгалийн хий импортлсон байгаа юм. Энэ нь 2023 онтой харьцуулахад 14% өссөн үзүүлэлт буюу нийтдээ зөвхөн 2024 онд гэхэд 7.3 тэрбум еврогоор шингэрүүлсэн хий авсан байгаа юм. За ингээд Европын холбоо Оросын эрчим хүчний бүтээгдэхүүнээс хамаарлаа бид нар бууруулнаа, байгалийн сэргээгт эрчим хүчийг ашигланаа гэж зарлж байгаа боловч энэ тоонууд юу харуулж байна гэхээр эргээд эсэргүүцэд хоригт оруулсан улсынхаа эдийн засгийг рублээр өөрөө дэмжиж байгаа ийм логик зөрчилдөөн. Дээрээс нь бол улс их орны эдийн засаг зах зээлийн зайлшгүй хүчин зүйлээс хамааралтайгаар дэмжиж байгаа энэ явдлаас харагдаж байгаа юм. За одоо бол Европын холбооны зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ гэхээр 2027 он гэхэд Оросоос одоо бүх төрлийн эрчим хүчний бүтээгдэхүүн худалдаа авалтаа зогсоох төлөвлөгөөтэйгээр байгалийн сэргээгдэх эрчим хүчийн төсөл хөтөлбөрүүдээ илүү мега төвшин засгийн газар болон улс хоорондын төвшөнд авч үзээд байгаа юм. Тэгэхээр магадгүй энийг 2027 хүртэл бүтээн байгуулах юм бол 2027 оноос хойш рублийн ханш өрөөс суларнаа гэдэг ийм итгэл найдар Европын холбоонд байгаа гэдгийг одоо хүртэл илэрхийлсээр байна. За тэгэхээр одоо магадгүй Европын холбооны улс цаашдаа энэ одоо Оросын холбооны улсын эрчим хүчний бүтээгдэхүүнээс хараад бусаар байж чадах уу гэдгийг бид нэр одоо ажиглаад одоо оны эцсийн тоо мэдэн дээр анализ хийх юм бол дахиад илүү өөр дүр зураг харагдах байхаа. За энэхүү манай Politic Talks with Harry суугийн Monday Learning цувралын 6 дахь дугаарыг Оросын рублийн чангаралтай холбоотойгоор за Оросын албаны улсын рубль нь өөрөө хамгийн хүчирхэг болоод мөн үү гэдэг сэдвийн дор энэхүү нээлттэй мэдээллийн сангаас төлөвлөсөн мэдээлэл та бүхэндээ анализ болгон багцлан хүргэлээ. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.